OKR Mongolia бүгдийг нь биш, чухлыг нь хэмж. Сайн байцгаана уу? Ингээд өнөөдрийн подкастын маань шинэ дугаар эхлэж байна. За өнөөдрийн подкастаараа бол бид одоо OKR Mongolia үйл ажиллагааг байгууллагад нэвтрүүлэхдээ яг ямар арга замаар хэрэгжүүлдэг юм бэ? Энэ арга замыг одоо бас жишээтэй кейс маягаар хүргэе гэж зорж байгаа. Тэгэхээр эксперт сувдаа маань ямар салбарт энэ OKR Mongolia хэрэгжүүлсэн тийм кейс жишээг өнөөдөр ярмаар. Салбарууд бол маш олон байгаа шүү дээ, тий. Тэгэхдээ өнөөдөр бол бүгдээрээ маркетинг тал дээр яриад үзье гэж бодож байна, тий. Тэгээ таны салбар тий. За манай салбар бол ердөөсөө эксперт байгаа шүү дээ, тий. Тэгэхээр ер нь бол маркетингийг хэрэгжүүлэхдээ ер нь яг байгууллага дээр яг яаж хэрэглэдэг юм бэ, тий. За тэгээ мэдээж яриг хэрвээ одоо хэрэглэгчийн зан төлөвийг өөрчлөхгүй бол энэ бол маркетинг биш ээ гэдэг юм ойлголт бас байгаад байдаг. Та энэ талаар нэг яриад өгөөч. Маркетинг нь хэрэглэгчийн зан төлөвийг одоо байлдан дагуулахгүй бол тэр үн цэнийг өмчлөхгүй бол маркетинг биш л гэж. За энэ ойлголт нь юунаас болоод үүсэж байгаа юм бэ гэвэл ямар нэг байгууллага зах зээлийг судлаад магадгүй хэрэглэгчийн тархилгын дотор ямар бодол байгааг судалгааны арга зүгээр мэдэж аваад тэгээ түүндээ зориулсан бүтээгдэхүүн хийх юм бол тэр салбар одоо манлайлахгүй маа, лидершип хийхгүй маа. Тэр судалгаа хийж байгаа байгууллага, бизнес байгууллага өөрөө ялагдана гэж. За яагаад гэвэл тэр олон хүмүүсийн толгой дотор байгаа бодол, хүсэл, тэмүүлэл тухайн байгууллага нь манлайлахад саад болно л гэж. Тухайн байгууллагад өөртөө. Хүн бүр мэддэг нэг жишээ байна л да. Хэрвээ автомашины үйлдвэр эрхэлж ийсэн байгууллага анх хэрэглэгчдээс судалгаа авсан бол нэг ч хүн машин гэдэг үгийг мэдэхгүй бөгөөд машин унмаар байна гэж хэлэхгүй. Тэ? Энийг бол бүгд мэдчихэе. General Motors компани зах зээлийн судалгаанаасаа дүгнэлтийг гаргасан бол илүү хурдан морь гэж хариулах байсан гэдэг нэг онгоо болцсон юм явж байгаа шүү дээ. Яг энэ кейс жишээгээр харахад салбартаа маркетингийн арга зүгээр манлайлыг гэвэл эзэж битгий асуу. Шууд одоо үнцнийг бүтээ хүмүүс ирээдүйд энийг л авна гэдгийг төрүүлж мэддэг бай, мэдэрдэг бай тий. Одоо Tesla байна тийм үү? Цэглэгаан машин, хятад цэглэгаан машин гэх юм уу. За одоо AI, Google, за IT-ийн салбар гэх мэтчлэн. Тэгэхээр ер нь бол манлайлдаг байх нь чухал болчиход байна. Тийм байна. Тэгээ одоо ингээд хараад хахад хэдэн жиргэг пост хийснээрээ тэр нь одоо ялгардаг юм уу? Тэ эсвэл одоо яг юу нь хамгийн чухал юм? Үйлдвэрийн байгууллагууд нэг өөр байна. Худалдааны байгууллагуудад нэг өөр маркетинг байна. Үйлчлэгийн байгууллагууд нэг өөр маркетинг байна гэж хэлдэг. Стратеги төлөвлөгөөгөө ингээд боловсруулахдаа тий боловсруулчлаа. За тэгэнгүүт маркетинг тэн дээр одоо яг юун дээр нь яаж одоо тэрийг чиглүүлж ингэж явдаг юм бэ? Одоо яаж уялддаг юм бэ тэр? Байгууллагын стратеги ямар байгаас хамаарат маркетингийн албаны маркетингийн стратеги гарч ирнэ. Тэгэхээр байгууллагын стратеги маань улаан өнгөрөөр тэмүүлж байгаа бол маркетинг бүх хүнийг улаан өнгөнд дуртай хэрхэн болгох байхгүй. Тэгэхээр энэ өөр хэрхэн болгох вэ маркетинг байгууллагын стратеги нь бол тэр улаан өнгийг яагаад тодорхойлсон гэдгийг маркетингийн бүрэн мэдэх ёстой. Мэдхгүйгээр орно гэдэг бол бас өөрөө алдах эрсдлийг бий болгоно. Одоо жишээлбэл борлуулалтын нэг баг бүтээгдэхүүнээ борлуулах гал байлаа тий. Тэнгүүд маркетинг сайн ажиллахгүй байна гэдээ яриад байдаг шүү дээ тий. Маркетингийн үйл ажиллагаа сайн болохгүй байна гэх. Тэгэхээр тэр яг юун дээр нь жишээлбэл одоо OKR-таа ингээд уялдуулъя л да тий. Одоо яг ингээд уялдуулад үзье. За тэнгүүд OKR дээр яадаг вэ гэхээр бидний одоо төлөвлөгөө яг энэ жилийн төлөвлөгөө хаашаа явах гэж байгаа юм бэ? Зорилго нь юу юм бэ гэдгээс л хамгийн эхлэх гээд байна тий. Тэнгүүд бид нар орлогоо өсгөх гээд байгаа юм уу? Брэндээ хийх одоо шинэ брэнд өсгөх гээд байгаа юм уу? Тэ эсвэл бид нар зах зээлээ тэлэх гээд байгаа юм уу гэд ингээд энэ болгон дээрээсээ бид нар үр дүнгээ тодорхойлж гарч ирдэг. Тэ. Тэгэхээр маркетинг дээр бас л яг адилхан тэр үр дүн дээр ямар үр дүннийг яаж гаргадаг юм бэ гэдэг энэ асуудал руу ер нь чиглүүлдэг үү? Эсвэл одоо бид нар тухайн брэндийг тэ ингээд зарж борлуулахад бид нар тэдэнд ширхэг реклам ингээд хийцэн дээрээ тулгуурлалт юм уу? Яг яаж одоо тэрийг гаргаж ирд юм бэ? Аль аль нь зөв. Хэдэн контентын дараа хэрэглэгчид ямар үзэл бодолтой болдог вэ гэдгийг хэмжиж болдог. Саяны таны асуултанд бол хэмжүүрүүд аль аль нь зөв гэсэн үг. Тийм. Зах зээлийн хэдэн үг эзэлж байгаа вэ гэдгээр маркетинг хэмжиж болно. Хэдэн манай бараг авж байгааг тэртэргүй барааны тоогоор мэдчихнэ. Гэтэл барааны нас гэдэг нэг ойлголт байгаа. Ундаа лангуун дээр хэд хоногийн тийм. Ундаа зуны уйлралт лангуун дээр 3 хоног, өвлийн уйлралт 7 хоног ч юм уу гэж үзье л та. Энэ тохиолдолд арай өөр хэмжүүрүүд гарч байгаа. Тэгэхээр ийм байдлаар барааны наснууд маань өөр, тэгэхээр хэмжүүрүүд маань салбар болгон дээр хүртэл өөр л гэсэн. Тийм.
Тэгэхээр юу leading, lagging гэдэг юм хоёр төрлийн индикатор байдаг. За тэгэхээр одоо OKR дээр тийм. Тэгээ энэ дээр бол ердөөсөө энүүнийг бид нар таны одоо энэ яриад байгаа энэ хэмжүүрүүд чинь байна л да тий. Бид нар за leading indicator гэдэг бол ердөөсөө нэг юм уйлал дотроо тий. Богино хугацааны тийм нэг тий short term баггүй. Lagging гэдэг нь болохоор урт хугацааны дараа нь хэмжиж болдог тий. Тэгэхээр одоо энэ маркетинг дээр бол судалгаагаа хийхдээ бид нар бас нөгөө яг энэ богино хугацааны одоо судалгаа юу тий богино хугацааны үр дүн үү эсвэл урт хугацааны үр дүн үү гэдэг тал дээрээ бид нар бас ялгаатаагаар ингэж гарч ирэх нь шүү дээ тий. Тэгэхээр энэ ердөөсөө яаж ийна гэхээр OKR дээр бол бид нар улирал дотор хэрэгжиж болох үез тэр ажлыг leading indicator-аар ингээд хэмждэг байх нь гэж ойлгож байна. Тэгэхээр нөгөө манай байгууллагууд бас ингээд энэ дээр бас алдаа гаргадаг л да. Мэдээж яриг бид нар төлөвлөгөөгөө ингээд зоочин тий. Заангуудаа урт хугацааны индикатор байхад тэгээ тэрийгэ богино хугацааны индикатор болгож нэг улиралдаа хуваадгүй бас нэг алдаа гардаг. Тэгээд яг энэ дээр одоо маркетинг тий маркетинг урт хугацааны одоо юм зорилтууд дэвшүүлээ тэрийг ингээд богино хугацаанд мэдээж яриг буулгадаг бах тий. Энэ нэг хэмжүүр нь ер нь маркетингийнхаа энэ үйл ажиллагаан дээр ер нь яаж буудаг юм бэ? Богино хугацаанд бид нар хэмжих боломж байдаг юм ер нь. Богино хугацаанд хэмжих боломжтой. Хэмжүүрүүд нь тухайн байгууллагад өдөрт хэмжиж болно. Ямар ч салтар дээр өдөрт хэмжиж болдог. Тэрийг бид нэр жилээр хэмжиж болно, өдрөөр хэмжиж болно. Өдрөөр маркетинг худалдаан дээр яаж хэмждэг вэ гэвэл дэлгүрт зорчиж байгаа хэрэглэгч юм даа. Би л тасалж байгаа биш. Дэлгүр дотор ямар ч худалдан авалт хийгээгүй өнөөдөр 800 хүн орж ирээд 100 хүн худалдан авалт хийсэн. Тэгвэл маргааш би 1000 хүн оруулж ирвэл 110 хүн авах гэдэг шүү дээ. Тэр магадлалуудыг судлаад авчрах нь чухал юм уу, зарах нь чухал юм уу гэдэг процесс руу явчихдаг. Тэгэхээр эсвэл дэлгүрт 3 хүн орж ирэл 3 л аваа явчихдаг тий. 6 хүн орж ирээд 4 л аваа явчихдаг байж болно шүү дээ. Өнөөдөр 6 хүн орж ирээд 4 хүн худалдан авалт хийгээд байгаа байгууллагууд өдөрт нь хэмжиж болно гэсэн үг. Худалдан авах магадлал, орлого өсгөх магадлал нь өсөж идэг учраас салбар. Миний анзаарч байгаагаар ер нь ингээ хараад тахад байгууллагууд за бид нар маркетинг дээр нэг амар төвлөрдөг юм шиг тий. За та нар маркетинг дэмжиж өгөөрэй л гэж ярьдаг тий. Ерөөсөө дэмжиж өгөөрэй гэд. Тэгэнгүүт мэдээж яриг борлуулалтын албан тэр тухайн бүтээгдэхүүнийг борлуулах ёстой. Гэхдээ маркетинг зүгээр дэмждэг байдлаар яадаг. OKR дээр яадаг вэ гэхээр бид нар маркетинг өөрөө ямар үр дүн гаргах вэ гэдгийг тодорхойлж чаддаг байх тийм боломжийг олгодог байхгүй. Жишээлбэл одоо мэдээж яриг үйлдвэр дээр ярьж. Тий, за үйлдвэр дээр ярьж тий. За нэг үйлдвэр дээр. Цамцны үйлдвэр. За тий. Одоо ноолорын үйлдвэр тий. За тий. За ноолорын үйлдвэр байлаа гэж бодъё тий. Тэнгүү тэр ноолорын үйлдвэр яг өөрөө яг үйлдвэрлэх тоо хэмжээгээ олон болгоод тэрнийхээ одоо орлогыг өсгөх гээд байгаа мó. Эсвэл бол тэр тухайн бүтээгдэхүүнүүдийг одоо өөр улс руу тий зах зээлээ тэлэх гээд байна уу гэдэг энэ нөгөө зорилго маш тодорхой байж ээж тэр тухайн одоо үйл ажиллагаа эхлээд явна тий. Дараагийн өөр улс руу хэрвээ тий нөгөө тэр нь тусдаа OKR авах шүү дээ. Тий, тэр нь бас өөр тусдаа өөр OKR авах байхгүй. Тэгэхээр бид нар энэ нөгөө үйл ажиллагааных маркетингийнхаа үйл ажиллагааны яг зорилгыг зөв тодорхойлох нь айгүй чухал юм байна гэдэг хамгийн нэгдүгээрт тий. Яг ямар үр дүнд хүрэх гэж байгаа гэдгийгээ бид нар алдсан байдаг байгууллагууд. Үр дүнд хүрэх гэдгийг харахгүйгээр хийх ажлуудаа дараал гэдэг ингээ оролцсон байдаг. Тэгээ амар их ажлууд ингээ хийгээд байгаа бүртлөө тэр нь яг үр дүндтэй байна уугүй юу гэдгийг бас хэмжиж чадахгүй байгаа. Бас тий. Тэр нь харагдаад байдаг л да. Тэгэхээр таны хувьд бол юу гэж бодож байна? Яг тэр үр дүнгээ бид нэр за мэдээж яриг бид нар ийм олон ажлууд хийн. Хийх ажлуудаа эхлээд бодсон байх хэрэгтэй юм уу? Эхлээд үр дүнгээ ингээд гаргацсан байдаг юм уу? Маркетингийн одоо зүйл хөшлөгийг гэх юм уу? Эсвэл зүгээр маркетингийн алба гэдэг ярьж байна. Маркетингийн албан дээр бол Монголд хийх байгууллагуудын өдөрлгүүдийн чиг баримжаатай. Яг маркетингийн чиг баримжаатай явж байгаа байгууллага том ховор менежмент сайтай хэд хэдхэн салбар байна шүү дээ. Монголд шингэн хүмүүсний үйлдвэр байна. Өөрөө операторууд байна. За банк санхүүгийн салбар байна. Бусад салбарууд дээр бол захирал за манайх сардаа нэг 100 тэрбум хийж чинь одоо нэг нормалны 20-20-оор өсөд сүүлийн 1-5 жилийн иймэрхүү болчлоо. Угаасаа наа чин маркетингийн менежер байсан байгаагүй 20 өсчтیں۔ За наад чинь бол чиний төлөв бол 120 тэрбум байна. Наа чин бага байна гэж ярьж байгаа байхгүй. Тэгэнгүүт удирдлага юу гэж хэлж байна гэхээр за 120-оос илүү байвал би чамд маркетер гэж үзье гэж хэлэх гээд байна шүү дээ. Тэгэхээр ер нь гол хэмжүүр нь тэр санхүүгийн тоо болчиход байгаа. Тийм байна. Тий. Бас нэг хэмжүүр байгаа. Тэр нь үнэхээр эксперт маркетер бол тэр хэмжүүрийг яаж бас нэг хэмжүүр нэмэх вэ гэхээр тэр хэмжүүр нь хэрэглэгчдийн ойлголт, тухайн барааны эсвэл тухайн үйлчилгээний, тухайн субъект объектийн эсвэл тухайн үйлдвэрийн эцсийн бүтээгдэхүүний барааг хүмүүсийн таньсан байдал. Гэхдээ ямар үн цэнээр таньсан байдал вэ гэдгийг судалгааны албатайгаа хамтраад хэмжээд тайлагнаад иж болно. Тий. Маркетинг өөрөө бол мэдээж эцсийн мөчид байгууллагын орлогыг нэмэгдүүлээд байгаа юм шиг боловч яг үүндээ байгууллагын орлогыг нэмэгдүүлэхийн төлөө
шууд ажилдаг гэвэл тийм биш. Манай байгууллагын бараа бүтээгдэхүүн үйлчлэгэнд итгэдэг хүмүүсийг олон болгож байгаа процесс ихгүй нэг гарна. Нөгөө гар нь бол тэр хүмүүс дээр очиж мөнгөнд төвж байгаа байхгүй. Тэр нь борлуулалтын алба. Нөгөө гар нь бол тэр бүтээгдэхүүнд итгэж байгаа хүмүүсийн итгэлийг өсгөх нь одоо маркетингийн бас нэг хэмжүүр. Тэр итгэлийг хэмжиж болдог. Тэр аюу амархан. Судалгааны одоо 2 3 их сурвалж ганц 2хан л арга байгаа шүү дээ. Тэ? Фокус бүлгийн ярилцлага буюу чанарын нөгөөх нь бол одоо анкетаар авчдаг. За 3 дахь нь бол 2 дахь чих хөөсрөөс одоо бүр 4 дахь чих хөөсөр гараад ирлээ AI тэ. Байгууллагын дотоод дата бол 2 дахь чих хөөсөр шүү дээ. Тийм. Бэлэн байгаа өнгөрсөн 3 4 5 10 100 жилийн түүхийг харж байгаа анализ хийж чинь. Та хэрэв OKR-ыг маркетингтайгаа хослуулсан бол яг яаж хослуулах хэрэгтэй гэж юу н бодож байна? За би таамаглаж ярив. Одоо би бол тий OKR менежментийн хүн биш учраас. Зүгээр тантай өмнө ярьсан зүйлсүүдийг ингээд нийлүүлээд таамаглаад тий бодоход маркетингийн албанд хэмжигт төвөгтэй маш олон одоо гүйцэтгэлийн процессууд байна. Жишээлбэл одоо креатив алба байна. Тий одоо бүтээл санаа гаргадаг хүмүүс. Одоо бид нар чинь одоо онгодоо дуудана, онгодоо хүлээн гэдэг шиг тий эсвэл одоо за зарим нь одоо раскадровк зурх гэж 7 хоног тий. За зарим нь одоо бүр зохиолоо бичих гэж алга болно тий. Зарим тохиолдолд зохиол бол гарахчгүй шүү дээ бүр. Тэр ажил тэр зохиолгүйгээс болоод бүр зогсдог. Гэтэл зохиол бичих техникээр нь биччихээр тэр нь эцсийн бүтээгдэхүүн болоод нөгөө реклам маань үр дүн гардаггүй. Ийм сонирм. Тэгэхээр хэмжиж болохгүй тийм маркетингийн албанд хэд хэдэн болохгүй ч байхдаа хэмжихэд төвөгтэй ийм хэд хэдэн одоо гүйцэтгэлийн процессууд байдаг. Тэр нэрийн чанд хугацаанд хийхээр мөн чаддаг. Тийм зовлон ба. Тэгэхээр тэрэн дээр одоо OKR-ыг яаж хэрэглэх гэсэн үг. Тий. Одоо жишээлбэл ямар ч зүйлийг хэмжиж болдог. Мэдээж яг креатив юм хийх гэж байгаа бол та энэ үнийг нөгөө түрүүний хэлдгээр те lagging, leading indicator гэж авсан шүү дээ те. Энэ хэрвээ энэ зохиол те хугацаа шаардахгүй бол тийм чанартай байх ёстой гэдэг хэмжих үзүүлэлтээр байж болно те. За тэгвэл энэ креатив үйл ажиллагаа чи одоо зохиол бичээд яг юг шийдэж байгаа, юуны төлөө явж байгаа вэ гэдэг энэ чанарын үзүүлэлтийг бид нэр тодорхойлцсон байх хэрэгтэй байдаг. За хэрвээ за тэгвэл би тодорхойлъё. За автомашины дугуй гэж бодъё те. Тэгвэл автомашины дугуйны үйлдвэрчин худалдааны байгууллага эсвэл бүр сервис хийж болно шүү дээ те. Ингээд дугуйг сольж өгдөг те, өвлийн дугуйг сольж өгдөг. Тэгвэл тэр байгууллагын хувьд тэр дугуйгаа юу гэж хэлэх чинь нэхэр одоо дэлхийн номер 1 гэж хэлэх гээд нь шүү дээ. Жинхэнэ топ дугуйнууд бол 4 жил яваад ч бүр ингээд ядагч байж л гэдэг те. Үнэхээр одоо өдөр шөнөгүй унаад байдаг аялал жуулчлалын салбарт л одоо тэр дугуй очичоогүй бол энгийн иргэний хэрэглээнд энгийн байгууллагын удирдлагын хэрэглээнд ч юм бол 4 жилийн даачтай одоо ориг дугуй бол те. Тэгэхээр дахин дугуй солиол машаал ингээд тахгүй нь шүү дээ. Байн зардал гаргаад тахгүй. Тэгэхээр энэ тохиолдолд байгууллагын хамгийн гол зорилго нь юу байдаг вэ гэвэл чанар сүртэй учраас хүмүүст тэр дугуйны чанарыг таниулах. Тэгэхээр нөгөө креатив албан дээр дугуйны чанарыг хүмүүс итгэсэн эсэх гэдэг л хэмжээр гарч ирж байгаа байхгүй. Тэр чанарт итгэсэн эсэх тийм. Тэгэл тэрийг л одоо хэмжин. Тий. Хамгийн гол нь тэр ажлыг хийж байгаа нь юуг ямар үр дүн бий болгож байгаа вэ? Тэр хамгийн гол жохол нь ердөөсөө л тэр хэмжүүр нь тэрэн дээр. Тэрнээс хийж байгаа ажил нь бол биш байхгүй. Тэр креатив, заавал тэр креатив байх албатай юм уу? Хамгийн гол нь бид нар тэр дууг зарах нь за мэдээж хэрэглэгчийн гар дээр хүрэх нь одоо зарлага байх юм бол тэрийг зарцсан байх нь жохол юм чинь тэрийг яаж ойлгох вэ гэдэг нь маш олон одоо хийх ажлууд болж хувирч штэ зөвхөн тэр нэг зохиол бичих нь тэр одоо дууг зарахтаа бас холбоогүй биш штэ холбоотой биш штэ тэгэхээр тэрийг маш олон төрлийн одоо инициатив зохионо гэсэн үг байхгүй одоо хийх үйл ажиллагаанууд зохионо гэсэн үг байхгүй. Тэгэхээр ердөөсөө л бид нэр зорилго байна. Зорилго нь хэмжигдэх одоо гарах үр дүнтэй байна. Тэр үр дүнд хүрэхдээ бид нэр яг ямар алхмуудыг хийх вэ гэдэг тэр одоо хийх ажлын жагсаалтууд зөв гарч ирэх хэрэгтэй гэсэн үг байхгүй. Одоо жишээлбэл чанарын мессеж өгөх гэдэг шүү дээ. Тэгэхээр тэр дугуйг үнэхээр лаг гэдгийг байгууллага мэдээлэх гэдэг юм. Тий. Гэтэл нөгөө тал үнэхээр лаг дугуйнд дуртай Монголд 7% байна. Тэ? Тэгэнгүүт захирал болохоор 100% мэдээлэх гэдэг шүү дээ. Гэтэл нөгөө дугуйны чанартай дугуйны үн чинь өндөр байгаа шүү дээ. Тэр өндөр үнэтэй дугуйг авах гэж байгаа хэрэглэгчийн сегмент нь 7%. Тэгэхээр нэгэн тийм 7% байгаа зах зээл дээр 100% мэдээлэлт өндөр зарлага гарах маань шаардлагагүй байхгүй. Тэгэхээр энэ байг зүрэг арилгаад чанарын мессежийг үнэхээр тэр 7% өгч байгаа учраас тэрийг ялгаж салгах хэрэгтэй байна л да OKR дээр. Хамгийн гол нь яг үр дүн нь юу вэ гэдгийг л бид нар тий.
Зөв. Ямар ч одоо хилтэс газар те борлуулдж байна уу, санхүүч байна уу, хүний нөөцч байна уу? Тэр зорилгоо тодорхойлцоод яг тэр зорилгыг биелсэн гэдгийг яаж ямар хэмжүүрээр хэмжих юм бэ гэдгийг яавал тэр зорилго биелсэн бэ гэдгийг л хамгийн нэгдүгээрт олж харах нь аягүй чухал. Зөв. Хэмжүүр нь юу юм бэ? Хэмжүүр нь юу юм бэ? Яг за тэгвэл одоо за жишээлбэл би энэ аягтай кофе те түрүү нэрсэн те. Аягтай кофений яг энэ хэмжүүр нь юу юм бэ? Яг энэ аягтай кофе чанартай гэдгийг би яг яаж нотлох юм бэ гэдэг. Хэрэглэгчийн хувьд бол амтлах мэдрэмжийг тэд туугаад тэгээд ингээд бас юм гаргаж болох байх. Удирдлагын хувьд болохоор нөгөө мөнгөөл ярина шүү дээ. Мөнгөөл ярина. Тоогоол ярина шүү дээ. За борлуулалт сард 2-4 байсан. Нөгөө нөхөр OKR хэрэгжүүлсэн тий? Наадах чинь одоо 50 дахин, 3 дахин, 60 дахин, 6 дахин өсчлөө гэдэг юм гарч ирнэ шүү дээ. Удирдлага төгрөгөөр бүх зүйлийг хувиргаад хэмжүүр болгоод тавьчихдаг бол маркетинг яадаг вөхөр хэрэглэгчийн тоогоор бүгдийг хэмжээ явуулдаг. OKR юугаар хэмжиж юм бэ? Одоо мэдээж яг нэг гол үзүүлэлтийн бүх үйл ажиллагааг OKR-жуулдаг. Өөртөөсөө байгууллагын бүх үйл ажиллагааг OKR-жуулах юм бол тэр буруу болдог тийм маш буруу. За тэгээ бүгдийг нь битгий хэмжиж байгаа шүү дээ тийм чухлыг нь хэмжгээд байгаа шүү дээ. За тийм учраас одоо нийт одоо үйл ажиллагааны хамгийн гол чухлыг нь олоод тэр чухлыг бий болсон одоо чадсан гэдгийг яаж одоо ямар үзүүлэлтээр хэмжих вэ гэдэг одоо энэ үзүүлэлтэд гаргасан энэ цагт л өөртөөсөө энийгээ зөв гаргасан цагт л OKR сайн хэрэгждэг гэсэн үг байхгүй юу. Тэр хэмжүүрээ алдаагүй зөв тодорхойлох нь бас нэг чухал үзүүлэлт. Хамгийн чухал үзүүлэлт. Тийм. Бид нар одоо бүх юмнуудыг KPI-жуулдаг тий. Энэ бол нэг ийм хувилбар байна. За хэмжүүрээ буруу тодорхойлсон кейстэй учирч байв уу? Хэмжүүрээ буруу тодорхойлсон. За хүний нөөц дээр тий ажилтныг одоо сонгож олруулах тэр хугацаагаа багасгая гэж байж болно тий. Сар байсныг 15 хоног болгоч гэж юм тий 2-7 хоног болгоч гэж юм тий. За тэгэнгүүт эхийн тулд яг тэр ажилтнууд яг юу хийх вэ? Хоёр кейс аваад байж боддоо. Ажилтны талаас нь байгууллага талаас нь. Ажилтны талаас нь мэдээж яг тэр одоо зорилгот хүрэх гэж байгаа шүү дээ тий. Тэгээ нөгөө key result-а бид нар яг тодорхойлох гэдэг байгаа байхгүй юу? Одоо нэг гол үр дүнгээ тодорхойлох. Тэр ур чадварууд нь байна уугүй юу гэж хэмжээл явах байх л та. Их байгууллагад гараад байгаа алдаан дээр хараад байхад тухайн ажлын байран дээр байх боломжгүй ур чадварыг оруулж иж тавьчаад тэгээд нөгөө мэрэгжлийн үнээс мэрэгжлийн бус ур чадвар нэхэд тэгээ нөгөө үнэ зүгээр заллаад гэдэг шиг голоо гаргацдаг юм илгээл гараад одоо тэр хүний юунуудыг ур чадруудыг нь хулгайлна гэх юм уу хэрэглэн гэх юм уу тэгээд одоо тэгэхэр чи ингэж штэ ажлын байрны бид нар одоо нэг зорилго тодорхойлчлаа штэ тий тэр тухайн хугацаагаа багасгая гэдэг нэг юм гаргаж байна. За энэ бол зөв юм уу буруу юм уу ажилд сонгож шалруулах. За жишээлбэл одоо нэг маркетингийн менежер ажилд авъя тий ажилд авъя. Энэ хугацааг бид нар сарын дотор тэр ажилтныг одоо олж авдаг байсан бол энийг 15 хоногийн дотор олж авдаг болёо гэж тийм зорилго тодорхойлсон байгаа байхгүй юу. За энэ тэгээд яг зөв юм уу буруу юм уу? Тэгэнгүүт одоо ингэж за богино хугацаанд бид нар те богино хугацаанд тэр маркетингийн менежерийг авчлаа. Тэгвэл тэр чанартай байх уу? Одоо яг тэр таны хэлдгээр те ур чадвартай менежер аваад тавьсан юм уу тэр богино хугацаанд те эсвэл богино хугацаанд шахагдсан учраас бид нар ямар ч хамаагүй маркетингийн менежер авчираад тэр ажлын байрыг одоо бөглөчлөө шүү дээ те. Тэгвэл энэ зорилго зүг байсан уу? Ерөө тэр одоо ур чадваргүй маркетинг менежер авчирчаад бид нар зорилгоо тэр хугацаагаа багасгацсан шүү дээ. Хугацаагаа багасгаж чадсан 15 хоногийн дотор би биелүүлсэн шүү дээ, тий. Тэгэнгүүт тэр ур чадваргүй ажилтан ажиллаа хийлээ. Одоо илүү их зардал гаргана тий. Одоо тэр фейлдг нь тодорхой. За тэгвэл энэ зорилго одоо зөв биелээгүй гэж үзэн шүү дээ. Тий. Буруу л байсан. Буруу л байсан байгаа зү тий. Тэгэхээр чинь хэрвээ бид нар зорилгоо өөрөөр тавьсан бол чанартай маркетингийн менежерийг авнаа гэдэг зорилго тодорхойлсон байсан бол тий ур чадвартай хугацаа хамаагүй байх шүү дээ. Тэр үнэ хүлээгээл байна шүү дээ. Эртлэн. Тэгжээж бид нар нөгөө хэмжижээж те 7 хэмжижээд нэг огтл гэдэг шиг те тэр зөв хүнийг зөв ажлын байран дээр тавих тийм боломжийг олгож байна. Тэгэхээр бидний нөгөө зорилго зөв байна уу буруу байна уу гэдгээс хамаарч хийгдэж байгаа үйл ажиллагаанууд зөв байна уу зөв явах уу буруу явах уу гэдг нь энэ дээрээс хамаарч байгаа байхгүй юу. Тэгэхээр байх ёстой зүйлийг хэмжих ёстой хэмжүүрийг зөв тогтоох тий төрөвжлөх шаардлагатай зүйлсийн хэмжүүрийг зөв тогтоох. Энэ хамгийн чухал байгаа байхгүй юу. OKR-ийн одоо энэ манай одоо энэ сургалтууд дээр байдаг л да. Юуг зөв яаж хэмжих вэ гэдэг энэ асуудлыг айгүй маш чухал. Энэ маш чухал байхгүй юу. Жишээлбэл тэр бид нар тий сарын хугацаанд одоо айгүй чанартай маркетинг менежер авах боломж байсан бол тий тэрүүнийг зүгээр 2-7 хоногийн дотор аз үзээд энүүнийг ингэж бөглс одоо 2-7 хоногийн дотор энэ местик бөглсөн байх хэрэгтэй гэд тодорхойлцсон учраас бид нар ямар ч хамаагүй маркетинг менежер авчираад тэр авчраал тавьсан. Тэгэхээр удирдлагын зарим тушаалууд бол байгууллага өөрийг нь сүрэл төрөх юм шүү дээ. OKR-ыг хэрэгэлсэн бол удирдлага тий ингэх ямар ч боломжгүй. Яг л бид нар шалгах хугацаа минь хүрхгүй шүү дээ.
Эсвэл нэг үзүүлэлтээ авч хайх юм шүү дээ. Тий. Зөв үзүүлэлт тодорхойлох хэрэгтэй байхгүй юу тий. Тэгэхээр одоо хэмжих үзүүлэлт маш чухал гэдэг нь эндээс харагдаж байгаа юм тий. Тийм. OKR-т өөр ямар чухал зүйлс вэ? OKR-т за хэмжих үзүүлэлтүүд тий хэмжих үзүүлэлтүүдээ зөв тодорхойлох хамгийн одоо OKR гэдэг чинь 3 юм байгаа шүү дээ ердөөс. За тий. OKR тэгээд initiative тий OKR гэдэг O гэдэг нь objective тий key result гэдэг нь болохоор хүрэх үр дүнг бид нар хамгийн эхлээд тодорхойлох хэрэгтэй. Зорилго үр дүн. Одоо хойноос нь гарч ирж штэ тий тэрний дараа үр дүнгийн дараа энэ үр дүнд хүрэхдээ яг юу хийх вэ гэдэг одоо initiative гэж ярьдаг одоо хийх ажил одохгүй одоо task-ууд. Тий. Тэгэхээр бид нар энэ 3 юмыг зөв тодорхойлцсон цагт энийгээ хэрэгжүүлээд явъя гэдэг хамгийн анхан шатны энэ асуудал. Тэнгүүд бид нар хийх ажлынхаа чагсаалтыг үр дүн гэж бодоод тодорхойлцдог байхгүй. Энэ 3 одоо OKR-ын гол концепцийг ойлгоцсон менежер байгууллага дээр ямар үнцэнтэй ажилтан болж өрөх вэ? Байгууллага дээр ажилладаг менежерүүд те одоо залуу менежерүүд байна одоо тэд нар энийг сурцсан байх нь маш чухал. Энэ бол ердөөсөө нэгдүгээрт одоо карьер өөрсдийнх нь карьер өсөлтөнд нь нөлөөлсөн юм одоо үйл ажиллагаа. Сурах шийдвэр гаргацсан менежер. За маркетинг албаны дарга, хүний нөөцийн албаны дарга, санхүүгийн газрын дарга, борлуулалтын албаны дарга, төгөөлтийн албаны дарга, үйлчлэгийн хэлтсийн дарга мөн үү? Үйлдвэрийн дарга те бүгд байх нь шүү дээ. Тэгэхээр тэр дарга нар ч юм уу менежер ч юм уу тухайн байгууллага одоо менежментийн бүтцээ юу гэж нэрлсэн те тэр нэрлсэн нэрээрээ тэр алба хэлтсийн дарга менежерүүд, ерөнхий менежер, координатор, супервайзерууд орж ирээд OKR-ыг сурахад хэд хоног зарцуулна гэлээ? 2 өдөр зарцуулна. 2 өдөр зарцуулах юм. Тэгээд олон улсын. Тэгээ олон улсын сертификат авна л да. Тэгээд шалгалтандаа тэнцэхгүй л яах вэ? Шалгалт авна. Дахиад нэг шалгалт авна 2 дахь удаага. А тэгээ тэнцэхгүй бол угаасаа сертификат олохгүй л гэсэн үг. Чи бол хэзээ ч OKR менежер болох юм байна. За арайч тэгээ бид нар тэгтээ бас ингээл тэрэнд тослоо штэ кэрлэн. Гэтэ та нар шипи өгөө шалгалтыг авчихгүй боос. Үгүй тийм байж болохгүй шүү. За. Яг жихнээс нь угаасаа тий. Ер нь тэгээд тэр шалгалтаа өгөөд унсан тохиол байх уу? Олон улс. Байлгүй яах. Зөндөө байна штэ. Тэгэхээр Монголд одоо тийм кейс гарсан уу? Монголд бол тийм кейс гараагүй. Монголчууд маш сайн сурж байгаа. Маш олуула сурч जैन. Тэгээ байгууллагаасаа ингэ байгуулгаараа бүр ингэ аваад байна. Хийдэ дээрээ суугаад аваад байна. Ер нь бол энэ OKR-ыг хүмүүс маш их сонирхож байна. Тэгээд монголчууд ч айгүй хурдтай сурдаг хүмүүс шүү дээ. Ердөөсөө. Тэгэхээр тийм одоо OKR-ын сургалтанд суучаад сертификат авч чадаагүй нэг тохиолдол. Сертификатаа авч чадаагүй гэхээсээ илүү шалгалтанд унсан ажилтнууд байгаа хүмүүс байгаа. Тэгээ тэд нар дээр яг бид нар дахин сургалт ингээд сурталн заагаа тэгээд тэрэн дээр нэмэлт зардлага ах уу? Манай сурж байгаа хүмүүсээс. Үгүй эхний унаад эхнийх нь шалгалтын дээр унаад хоёр дахь дээр авдаг байхгүй. Тэгэхээр нөгөө тэр олтлонтой дахин одоо сургалт өгөөд тэгээд шалгалтандаа танилцдаг. За. 2 хоногийн дотор байгууллагын менежерүүд, алба хэлтсийн дарга нар, за ерөнхий менежерүүд магадгүй гүйцэтгэх захирлууд та өөрсдөө энэ OKR менежментийг сураад тэгээд энэ бол одоо хагас үн сайнд хийж ажиллана. Тэгэхээр та бүхэн энэ OKR менежментийг сурснараа байгууллагын бүтээмжийг олон улсын одоо амлалтаараа 10 хүртэл дахин нэмнэ. Тэгэхээр энэ бүтээмжийг нэмэгдүүлэх энэ сайхан арга зүг өөрийнхөө алба хэлтээс санхүүгийн байгууллагч бай, маркетингийн байгууллагч бай, хүний нөөцийн байгууллагч, алба хэлтсч бай, бодлооны байгууллагч бай, үйлдвэрч бай, үйлчлэгийн газруудч бай, хорекач бай, за бүр тээвэр логистикийн ч бай. Аль ч байгууллагууд энэ сайхан менежментийг авч өөрийнхөө байгууллагыг хэрэгжүүлээд тэр амжилтыг хамтдаа бүтээгээрээ олон улсын ямар компаниуд нийт хэрэгжүүлдэг вүлээ? Одоо том байгууллагууд бүгдээрээ байна шүү дээ. Одоо Google-с ихсүүлэл те Facebook, LinkedIn, за технологийн компаниуд байна. За Colgate гээл байна. Тэгээд маш олон байгууллагууд дэлхийн нийтээр одоо энийг хэрэгжилж байна. Хятадын байгууллагууд байна те. Одоо алба хэлтсийн дарга нар энэ сургалтыг 2 хоног дотор би авмаар байна гэдээ бодъё л тоо. Хаш хандах уу? OKR Mongolia-гийн вебсайт байгаа. OKR Mongolia цэг юм байна. За Facebook-ын дээр болохоор OKR Mongolia, YouTube channel бас байгаа. LinkedIn дээр OKR Mongolia гэдэг байгаа. Одоо таны Монголд хэрэгжүүлсэн жишээгээр байгууллагатай авч байгаа одоо консалтинг шүү дээ. Тэр ихэвчлэн ямар хүмүүс захирал нь өөрөө ярьж гин үү? Эсвэл хүний нөөц ярьж гин үү? CEO ерөнхий менежер хин ярьж гин? Ихэвчлэн захирлууд нь өөрсдөө ярьна. Захирлууд нь өөрсдөө ярьна. Хүний нөөцийнхэн бас их ярьж байна. Ер нь энэ хоёр дээр л тулгард юм да. Хүний нөөц захирал хоёр л тий. Ер нь сайжруулалт хийх гэдэг шүү дээ. Байгууллагын хүний нөөц бас маш одоо чухал тий. Хүний нөөц өөрөө одоо тэр хүмүүсийг одоо зангидан нийлүүлж штэ тий. Тэгээ ур чадвар одоо байгууллагынхаа ажилтнуудын ур чадварыг бас мэдж जैन тий. Тийм учраас хүний нөөцүүд бас маш их хандж байгаа наашаага тий. Хүний нөөцүүд маань шууд утсаар холбогдох гэвэл сайтн дээр байж байгаа шүү дээ. Сайтн дээр байж байгаа. OKR Mongolia
Цэг имэн гэж ороод бэлэнгүй мэдээлэл аваарай. Подкастын энэ удаагийн дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Дараагийн дугаараар OKR-ыг нөгөө талаас нь хамтдаа мөлжцгөөё. За баярлалаа.